Намайг Батэрдэн гэдэг 23 настай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг. Одоогоор яг оюутлогын компанид сургалтын ажилладаг. Намайг Амина гэдэг. Би 17 настай. МУС-ийн олон улсын харилцааны сургуулийн 1-р курсыг сая төгссөн. Эмээ өвөөртөө Скватер дүүрэгт амьдардаг. Амьдардаг хотхон маань болохоор амар тийм шигүү. Эргээд бас ажил маань болохоор бас хотын яг төв хэсэг гэдэг учраас өдөр бол айгүй тийм завгүй хотын иргэн гэж өөрийгөө бас тодорхойлмоор байна. Яг Улаанбаатарт амьдарч байгаа монгол хүний яг өдөр тутмын амьдрал гэх юм бол би нэгийг хിവэл гэж боддог шүү дээ. Хүн болгоных ерөнхийдөө айгүй төстэй. Дөрвөн уулын дунд орчдогоороо бас нэлээд онцлог болов гэж бодож байна. Монголд бол яг үндэ айгүй чөлөөтэй. Яг хүн болгоны хувьд гудамжинд юу ч хийсэн бараг чөлөөтэй. Замын төвчрөл яг миний хувьд бол хотын хувьд бол хүмүүс нь яг нэг цагт ажил нь зэрэг эхэлдэг учраас гэрээсээ гараад ажилдаа очих хугацаанд би яг 45 минут зарцуулдаг. Эрүүл мэнд талаасаа жоохон утаатай бохор гэдэг талаас хэцүү болохоос бус талаар бол гайгүй. Яг Улаанбаатар хотын хувьд өвлийн үйлрэлт мэдээж утаа гэр орол маш их байдаг учраас би саяхан ингээ Хонконг явхад Хонконгд бол ингээ метрогоор хаана ингээ маш хурдан хугацаанд хүрч чадчихилээ. Тэгэхээр би ч гэсэн бас ажил руугаа 45 минутыг зарцуулах биш 5 минутын дотор метрогоор очдог байсан бол яг миний тэр өксөд байгаа хот маань бас биелээ болох юм болов гэж бодож байна. Гэр хороолол нэлээ мэдгцүүлж өөрчлөлт гарч ер нь бол хийхдээ барилга болоод хотчлт айгүй ихсэх байхад гэсэн тийм төсөөлөлттэй байна. Бид нар шиг залуу хүмүүсийн хувьд бол магадгүй метроны төсөл хэрэгжээд эхлэхээр ажиллах хүч нь болох байх. Зүгээр л өөртөө хөвшүүлэх чин чанартай. Тийм болохоор залуучууд нэгдээ зөв дадлыг бие биендээ суулгаж өгөхөд нь туслаад би яхан бол энэ миний төсөөсөн шиг хотол удахгүй л гэж боддог. Магадгүй одоо бидний эмээ өвөө гэхээс илүү залуучууд өөрсдөө хотоо гоё байлгыг, зөвөрхөн байлгыг гэдэгтээ санаачлага гаргаж байгаа. Илүү олон номын сантай, тэгээд эргэтэн соёлтой, ховынсаа олонтой л аасаа гэж хүсэж байна. Илүү гоё ногоон, тэгээд илүү иргэд рүүгээ чиглэсэн тэдний соёл амралтанд чиглэсэн тийм гоё ногоон хот болох болов гэж төсөөлж байна.